Мөнх баясгалан гэдэг сэтгүүлч хүүхэн байж тээ. Тэр бас дайртад ангийн дараагад бас нэг арх марх авчиж өгч хүчээр нүүнэд удирдлагаар намайг хүчндүүлж яагаад удирдлагаар шөрөвтүүлж надаас ярилцлага ган үзэгтээ авчихсан түүхий бас. Тий. Ган үзэгтэн шагнал авчихсан тий. Тий. Тэгээ нэм лавгийн мэднэ үстэй. Онцгоод ган үзэгтээ авчихё. Тэгээ дараа нь нэм лав гэдэг Монголын шоронгийн хат маань 21 настай залуу. Монголын бүх шоронгоос татвар онцгоор явж яадаг гэж байгаа байхгүй. Бүх шоронгоос өөрөө очтгүй шорон өөрөө онцгоод байж яадаг 21 настай толгойтын залуу. Тэгээд дандаа өөрт нь татвар явж яадаг. Тэгээд тэрнээс ярилцлага авах гэж очиод хайртай болцсон. Эргэлдээ дандаа очдөг. Мөнгө өсгөнө. Тэгээд баян эргэлтийн байр балбуулаастай. Тэгэл байж яадаг гэж юм шин. Зодуулаад мөнгө өсгөнө. Нэм тавгт. Тэгээ нэм тавг болох нь засангийнхын дургуур гадаа авдрантад ганцхан дийлгүүр байдаг. Бүх барааг нь аваад өрөөнд оруулаад тавьчихдаг гэж юм чинь. Тэгээ засгийн гуйдаг чинь ингэ дэрийг өгч энийг өгч гэж. Тэгэл юусоо шоронд яхаар онцгойд бол юусоо тийм гэж байна. Өөрөө том нохоод хижээсэн. Хин хаа том булган малган өмссөн том дөблөнөгтэй. Тэгээ авдрантын уулан дээр нохоогоо сэлхлүүлээд алхаж яадаг гэж юм чинь. 21 жилтэй. 21 настай. Монголын шоронгийн бүр нэм лав гэж сонь дээр бичсэн дээр яг өнө сэтгүүлч мөнгө хэлсэн чи би нөхрийнхээ төлөө хөөсөл энэ бол төрийн захиалгад арлага маллага гэдэг. Хант нэм тавыг яриад байгаа байхгүй. Нэм лав байхгүй. Тэгээ тэр нь болохоор яаж өгсөн гэхээр зэрэг эргэлтийн байранд гал хамынх нь хүүхэн ирсэн маа, дүүн ирсэн маа. Тэгээ тэрнтэй унтнагс унтахгүй утгуулж татвараа өгөрөөгээд орсон маа. Тэгээ ах нь оронгот 100 сая цаас өгсөн чинь 100 сая ямар мөнгө гэдэг ураа шидсэн юм да нүүрлэн. Чи намайг 100 сая төгрөгөд оромжлолоо гэд. Тэнгуутаа шоронгийн уруу заа нэм лавыг бид нэрээс барахгүй маа гэд шийдээд Шар Бата гэдэг нэг залуу, Шилэнгийн бас нэг залуу хоёр гараа ингээд. Тэгээ нэм лавч би хамгаалагчтай үүдэндээ унтдаг. Тэгээ өөрөө хутгад ирж унтдаг. Тэгээ би хамгаалагч нь хоол идэвэл ингэж авч явангуутай гараа скотчтж ороод тэгээ орж хутгалсан байгаа юм л да. Тэгээ 20 40 гэдэг хутгалсан гэж. Тэгэхэд нэг ч ёо гэж хэлээгүй гэж аахгүй нэм лав. Тэгээ хамгийн сүлд үхэхтэй инээмсэглээд за одоо болоо штэ тэртээ үхлээ штэ гэж хэлсэн гэж. Тэр нэм лав гэдэг залуу. Ёо гэж хэлээгүй, орлоогүй, жижүүр мэжүүр гэж орлоогүй гэж аахгүй. Тэгээ 40 гэдэг хутгалуулчаад за одоо болоо штэ тэртээ үхлээ штэ гэж хэлээл нэгээл тэгэл өнгөрсөн гэж. Тэгээ нөгөөт нь бүр хорслолтоор хоёр нүдийн ухаа гарт нь атгуулад бэлэг ихний навд ам руу нийцсэн байсан гэж аахгүй. Тэгээд яг тэрээр шарилн юунд ирээд зайсанд ирээд тэгээ мөнгө хөслөн чинь тэгж ихнэр нь олцсон байсан. Сэтгүүлч ярьцлага авч явж байгаа.